Питер Линчийн хөрөнгө оруулалтын философи. За хөрөнгө оруулалтын ертөнцид Питер Линчийг хувьцааны мэрэгэн ухааны бэлэг тэмдэг гэж нэрлэдэг. Магеллан санг удирдах байхдаа тэрээр жилд 29% өсөлт үзүүлж хөрөнгө оруулалтын амиг домог болсон нэг юм а. Тэрээр 1977 онд Магеллан санг удирдах игссэн бөгөөд ердөө 18 сая $14 үнэлгээтэй байсан санг 1990 он гэхэд 14 тэрбум $14 болгон өсгсөн байдаг. Тэгвэл Питер Линчийн нууц юу вэ? Боловсронгуй Excel хүснэгтөө, дотоод мэдээлэл үү? Үгүй ээ, энэ бол зүгээр ажигч байх явдал юм а. Түүний зөвлөгөө маш энгийн. Өөрийн мэддэг зүйлдээ хөрөнгө оруулаа. Та өдөр тутмын амьдралдаа ямар бүтээгдэхүүнийг голцоо хэрэгжилж байгааг, тэдгээрийг ямар компани үйлдвэрлэж байгааг, уг компани Монголын өргөнгийн бүрчдээр бүртгэлтэй эсхийг л анзаарч байх хэрэгтэй. Тийм ээ, таны ориглон усны байнгын хэрэглээ чинь хөрөнгө оруулалтын чинь стратеги байж магадгүй шүү. Питер Линч нь Dunkin' Donuts болон Taco Bell-ийн хувьцааг авсан түүний хамгийн ашигтай хөрөнгө оруулалтын нэг болж чадсан юм а. Тэрээр Donuts идэх дуртай байсан бөгөөд уг Donut дэлгүүрийн сүлжээ нь улам бүр энэ тэнд нэгдэж олширч байгааг, дэлгүүр дотор нь Donut авах хүмүүсүүд овоорч байгааг анзаарсан байдаг. Улмаар санхүүгийн тайлангийн шинжилгээ таалагдангуудаа эрчтэй авч эхэлсэн хожим олон сая $10 ашиг түүнд өгсөн байдаг. Питер Линчийн хөрөнгө оруулалтын 50-аас илүү хувь нь түүний амьдралд өдөр тутам таарлагддаг байсан компаниуд байсан. Питер Линчийн хөрөнгө оруулалтын дүрм. За энэ бол тун энгийн эхлээд хувьцааг нь худалдаж авах компани хайж олж илрүүлж байгаа. За хоёрдугаар алхамд нь тухайн компанийхаа санхүүгийн тайлангийн судалж байгаа. За гуравдугаар алхамд нь хувьцаагаа аваад хүлээчихэж байгаа. За тэгээд хувьцаа нь өсөнгүүт нь зараад ашиг хийж байгаамаа. За Питер Линч нь бол уйдгартай буюу дасралтгүй өсдөг бизнес дасралтгүй өсдөг компаниудад дуртай байсан. За хүмүүсийн сонирхтгүй салбарууд, захилгаан эрчим хүч, цаасны үйлдвэрлэлээр бүр орчуулгын газар хүртэл байсан. Хүмүүс үргэлж өгсөөр байх болно. Энэ бол баталгаатай бизнес гэж Питер Линч хэлж байсан. Сайхан сэтгэлтэй аятайхан бодолтой залуу шүү. 1944 онд төрсэн Питер Линч нь энгийн гэр бүлээс гаралтайж амжилтанд хүрэхийн төлөө шаргуу зүтгэсэн нэг. Тэрээр компаниудын санхүүгийн тайланг зогсоо зайгүй уншиж судалдаг байсан. Санхүүгийн тайлангаас нь олж харж болдог олон харьцаануудын нэг бол PE харьцаа буюу үн ашигын харьцаа юм а. Уг харьцаанд Питер Линч дуртай байсан. Түүний зарчим тун энгийн. PE 10-тай компанийг PE 100-тай компаниас илүүд үздэг байсан. За, худалдаж аваад зөв үедээ зарах. Гэхдээ Питер Линч хувьцаагаа хизээч мөнхийн юм шиг бариагүй. Хэрв компани үндсэн нөхцөл байдал өөрчлөгдвөл тэр шууд гардаг байсан. Борлуулалт буурах, эсвэл удирдлагын баг с сэжигтэй болох үед тэр яарвчилдаг байжээ. Түүний зарчим тун энгийн. Компани өсөлтийн түүх дуусахад тус компани миний хувьцаач дууснаа гэж хэлсэн байдаг. Питер Линч бидэнд өгөх хичээл. Питер Линч нь хөрөнгө оруулагчдад амжилт олохын тулд заавал Wall Street-ийн шинжээж байх шаардлагыг харуулсан. Тэрээр хөрөнгө оруулалт бол та бүхний бодож байгаагаас ч хялбар. Гэхдээ та залхуу байх ёсгүй гэж хэлсэн байдаг. Та ч гэсэн Питер Линчийн аргыг дурчиж үзээд өөрийн хөрөнгө оруулалтын амжилтаа бүтээж чаднаа. За одоо та дэлгүүр хэсэж байхдаа зөвхөн бараа аваа зогсохгүй ирээдүйн хөрөнгө оруулалтынхаа санаагч олно гэдэгт итгэлтэй байна. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Таалагдсан бол лайк, дарс, subscribe хийж дэмжээрэй. Баяртай.